Хүмүүсийг энэ квант талбарт байлгаад тэдний цол гуншин мэрэгжил, хамтрах, царай зүс, хоол хүнсний дэглэм, аав ээж үр хүүхдүүдээс нь ангид цэвэр ухамсар хэлбэрээр байлгаад ахаар маш их өөрчлөлт гардаг. Бидний гурван хэмжээст ертөнцтэй бидний мэдрэмжүүд холбдог юм бол гурван хэмжээстээс холдож тархиа шинжилмээр байгаа бол энэ гурван хэмжээстээс тасрах хэрэгтэй шүү дээ. Харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх гэд бүх мэдрэмжээ бас бие мартаад амьд байгаа ямар ч мэдрэмж авахгүй тогтоож барьж чадвал чамд материаллык зүйлс юу ч үлдэхгүй буюу энэ үед юу үлдэх вэ гэвэл жинхэнэ чиний ухамсарал үлддэг. Юуны талаар ухамсарлахаа гэж юу ч хийж болно. Бид ингэж хоосон талбарт нэвтрхийг бие даавах гэж нэрлэдэг. Одоо цаг дээр энэ хоос оршдог, мөн одоо цаг бүтээгч байдаг. Бидний олон жилийн ажил хүмүүсийг яг энэ түвшинд хүрэхээр чиглэж эхэлсэн. Энэ хоосон талбар вакуум орон зай, цэвэр ухамсар, дээдийн хайр, хязгааргүй потенциал, их сурвалж, эхлэлийн цэг, хайр, бурхан, дээд ухамсар юу ч гэж дуудсан бай. Энэ зүйлтэй холбогдохын тулд юуг яах гэж хийгээд байгаагаа сайтар ойлгож аваад яг энэ аргаар үр дүнтэй энэ талбарт нэвтэрч холбогддог.